За сайн байна уу. Би өнөөдөр Дорнот аймгийн Баян суманд ирчээд байна. Өнөөдөр 10 цагаас англи хэлний хичээл эхлэх гэж. Хуучин юмнуудаа би харлаа бас. Ер нь сүүлийн 3 жилд нэгээс 2 удаа ямар ч гэсэн энэ суман дээр ирж. За 1 хоног хийж исэн 3 4 хоног ч юм уу 7 хоногор 14 хоногор сургалт хийж ялаа англи хэлний. Тэгээд зарим хүмүүс ч бас асууж байсан. Ийм богино хугацааны сургалт ямар үр дүнтэй юм бэ гэдэг. Ер нь яг үр дүнгээ хөөх юм бол нэг өдөрт ч гэсэн нөгөө юм хийгсэн хүнд бол шин санаа өгөөд мэдээж. Одоо тэр чинь насан туршдаа мартахгүй нэг хүний хөлсөө өгööдэг шүү дээ. Тэрэн шиг бас үр дүн бас гарч болно. Дээрээс нь бид нар богино хугацааны сургалт хийлээч гэсэн сүйд нь онлайнаар хотоос зааж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ер нь хотоос сайн багш нараар бас заалах боломжтой. Тасралтгүй явах боломжтой. Энэ бол зүгээр одоо нэг өнөөдөр ч гэсэн миний тэр Улаанбаатар хотоос заадаг нэг 2 3 хүүхэд ирэх байх. Тэгээ шинээр нэг хэдэн хүүхэд ирээд сургууль дээр сургалтаа эхлэх юм аа. За тэгээд хүмүүс их асуудаг. Англи хэл яавал их хурдан сурах вэ гэж. За мэдээж бага наснаасаа эхлүүл мэдээж цаг хэмнээд эртхэн сураад жишээлбэл хэлээ сурчих юм бол одоо дээд сургуульд орохдоо мэрэгжлээ хичээлээ ингээд шууд үзээ авчна гэсэн үг шүү дээ. Англи хэл дээр. За тэгэхээр би болохоор эртхэн эхлүүл их хурдан сурна гэж байна. Тэрний бас сурах цагийг багасгах арга зам байгаа л да. Тэр нь болохоор жишээлбэл сайн багшаар ч гэдэг юм уу, сайн хамт олонтой ингэж группээр хийх ч гэдэг юм уу. Мэдээ төлөвлөгөөтэй байвал их сайн баг угаар ингэж дээшилж явна. Хоёр дахь юм нь болохоор энэ сурахад бид нар чи 10 20 жил үзэл. За миний үеийнхэн бол орос хэл үзэл, сүүлд нь англи хэл үзэл. Одоо бол тэр ингэж сурж байгаа хүмүүс нас цөөхөн байгаад байна. Ангийнхнаа ч гэсэн таа гэд бодоорой. Тэгэхээр энэ яагаад ингэж юм нэхлээр хондоо англи хэл 5 дугаар ангиасаа үзэж яах нэхлээр чинь 8 жил үзнэ. Бидний үед нь 4 дугаар ангиасаа орос хэл үздэг байсан. 7 жил үздэг байсан. За тэгтээ зэрэг ингэж үзээ яагаад үр дүн гарахгүй вэ гэхээр би бодоод байна л да. Нөгөө гарсан үр дүнгөө тухай үед нь ингээд үнэлээд за ийм үр дүнд гарчлаа дараа нь ингэж хийнэ гэсэн нэг төлөвлөгөө байхгүй урсгалаар. За өнөөдөр нэг ийм хийжлээ. Яг тэгэхээр үнэлгээ хамгийн чухал гэж би бас бодож байна. Тэгэхээр англи хэлний хувьд бол энэ бол бас боломжийн. Яагаад гэх юм бол одоо стандарт тийм тест авдаг дэлхийд яар ингэж зөвшөөрөгдсөн тестийн төвүүд гэж байдаг. За тэр нь тестээ аваад жишээлбэл IELTS-ийн шалгалт байна. Хамгийн дээдлэл нь 9 он авдаг баха. Тэгэл эндээс 6.5 7 авах юм бол дэлхийн одоо ямар ч боломжийн сургуульд шууд тэнцэнэ гэсэн. Тэгээд шууд 7 авахгүй шүү дээ. Тэр чинь нэгээс эхлээл 7. За жишээлбэл бид нар өөртөө сургалтын дээр одоо ингээд 3 4 жил авсан хүүхд үтсэн дунд сургуулийн хүүхдүүдээс үзэхэд за 1.5 авж гэн 2.5 авж гэн 3.5 авж гэн ингээд тусдаа тэр үдсэн хугацаанаас хамаараад өөрийн хүчин чармайлтаас хамаарсан янз бүрийн оноо авна. За зөвхөн оноо авах биш. Жишээлбэл та энэ ч унших, бичих, ярих, сонсох гэх 4 янз байгаа шүү дээ. 4 чадвараар ч оноо өгч. Тэгээд тэрнийг харж гаад юун дээр алж яах гэдгийг мэдээд ямар оноо авч ийн гэдэг. Тэгэхээр сургалтанд бол би одоо эцэст нь ингээ хэлэхэд эртхэн эхлүүл залуу байхдаа эхлүүл их сайн. Яагаад гэх юм бол эртхэн гэж хизээ хэлж байгаа юм бэ гэхдээ зэрэг би чинь өөрийгөө хөвгт болохоор баг хөөндөө 2 дугаар ангиас нь заасан. Тэгэхээр би ерөн сүлд нь одоо бодоход 1 дугаар ангиас нь заадаг байж л гэж бодож байна. Бид нар ч нөгөө монгол хэлтэйгээ холно байна гэж бодоод байдаг юм байхгүй. Энэ чинь нөгөө тусдаа юм шал өөр юм шүү дээ. Тэгээд дээрэс нь хүүхдийн нөгөө тогтоох чадвар энэ төр сайн учраас бид нар шиг тэгж өмөрнө гэж байхгүй. Өөр шиг бид нар ч юм бодоод байхгүй. Хүүхдэд ачаал л өгдөг. Гэхдээ бидний бас зорж байгаа юм болохоор нэг төр олон цагаар бас хичээл зааж хүүхдийг ядраахгүй. Тэд нар чинь бас өөрсдөө спорт байна, өөрийнх нь хичээл байна. За бид нар онлайнаар 7 хоногт 4 цаг л зааж байгаа. Онлайнаар 7 хоногт 2 цаг. Улаанбаатарт бол уулзаад 2 цаг, нийтдээ 4 цаг л зааж байгаа. Тэгэхээр хүүхдийн тэр бусд үйл явдалтай нь яахгүйгээр, харшилдуулахгүйгээр бага угаар удаан хугацаанд заавал тэгтээ мэдээ системтэй хичээнэ нүг юу гэдгийг банк хэмжиж гин гэсэн үг. Гэтэ өдөр болгон шалгалт авах гэсэн үг шүү. Энд нэг хагас жилдээ ч юм уу
эрчимтэй үз байгаа хүмүүс 3 сардаа нэг удаа тэр стандарт шалгалтаа өгөх зүгээр баха. За тэгээд стандартаа шалгалтаа өгч нь эртгийн хэлвэл хэлийг бол амжилттай сурж болно. Яагаад гэвэл хэлэнд бас нэг хугацаа их шаарддаг учраас. Энэ бол яг нөгөө одоо шилдэг тамирчин болъё гэж яах юм бол гүйлтийн тамирчин гэх юм бол за дооцох нь 4-5 жил ч юм уу тасралтгүй хичээлэх ёстой гэдэг шиг бас хугацаа шаардна. Тэгвэл би бүр эрчимтэйгээр тэгж яахгүй бага угаар тэгтээ тасралтгүй архичаахаар тийм журмаар л явбал үр дүнд хүрэх болов уу гэж бодож байна.